Сайн байцгаана уу эрхэм төмс эргэж та бүхэндээ мягмар гарагийн мэндийг айлтган дэвшүүлж байна. DBS-ийн мэдээний албанаас эрхлэн бэлтгэдэг мэдээллийн хөтөлбөрийн ээлжид дугаараараа өнөөдрийн болон өчигдрийн орон нутгийн онцлог мэдээлүүдэд танилцуулъя. Тэгэхээр хөлбөрөлтэй харилцаа гэдэг бол одоо хүний амьдралын одоо хамгийн их цаг хугацаа, хамгийн идэвхтэй тэр одоо мөчийг мөрүүлдэг тийм харилцаа байдаг. Тэгээ яг энэ хөдөлмөрийн харилцаа одоо илүү зохистой одоо хэрхэн яаж одоо яг энэ хөдөлмөрийн харилцааг одоо хөдөлмөрөөр шударгаар нөлөөлдөг. Яг энэ цаг мөчид одоо илүү тийм бүтээмжтэй ажиллах тийм одоо нөхцөлийг бүрдүүлнэ гэдэг бол одоо дэлхийн дахны одоо хөндлөлтний болоод нэгдсэн үндэсний байгууллагч нар зорж байгаа гол зорилт байдаг. Одоо нэгдсэн үндэсний байгууллагын одоо зорж байгаа доктортой хөгжлийн 17 зорилгын хамгийн одоо суурь одоо зорилт нь бол зохистой хөдөлмөртэй харилцааг одоо ажлын байран дээр төлөвшүүлэх гэж одоо томилсон байдаг. Тэр хүрээндээ ч гэсэн одоо манай Дархан аймгийн Дархан сумын одоо Стратегийн хамгийн газар бол одоо яг хүн дээлтэй тийм хөдөлмөрийн харилцааны тийм хөдөлмөрийн нөхцөлийг бий болгох чиглэлээр одоо бүх төвшөнд одоо яг энэ залуучууд маань анхааран ажиллаж байгаа бол маш их талархалтай байна. Тэгээд Монгол улсын одоо ажил олгогчуулган төрийн байгууллага болгон яг ийм хэмжээний одоо хөдөлмөрийн харилцаа, ийм хөдөлмөрийн нөхцөлийг бүрдүүлж ижигэмэн эргээгээд одоо хүн одоо илүү тийм бүтээмжтэй ажиллах тийм боломжийг бас бүрдэнэ. Энэ хэрэглээ одоо улс орны хөгжил дэвшилж гисэндээ бодиттой хувь нэмэр оруулна гэж бодож байна. Тэгээд тэр хүрээндээ ч гэсэндээ Дархан аймгийн Дархан сумын одоо Стратегийн хамгийн газрын одоо ажилтан удирдлага хамт олонд одоо цааш тийм өндөр амжилтыг хүсээрээ. Монголын Улирчны нэвлийн холбооны ерөнхийлөгч анхны орон нутгийн томилтод Дархан аймагс эхлүүлээд ингээд ажиллаж байна. За тэгээ энэ цаг хугацаанд бол орон дээр явж байгаа багш нарын тэмцэл эмчнэрийн цалиусаа нэмэгдүүлэх тэмцлүүд ингээд үргэлжлэж байна. За энэ үйл ажиллагаатай зэрэгцсэн ажиллахын зэрэгцээ манай Дархан сумын маань Улирчны нэвлийн хороо энэ оны ажиллаараа улсын тэргүүний Улирчны нэвлийн хороо болсон байгаа. Тэгэхээр одоо үнэхээр улсын тэргүүний хороог ажилдаг одоо аж ахуйн нэгж байгууллага Дархан сумынхаа Цагдаагийн тамгын газрын үйл ажиллагаатай бас танилцаж энэ тамгын газрын нийт одоо удирдлагууд Улирчны нэвлийн хамтын гэрээ нэхээ өрөөнд хэрхэн одоо ажилтнаа 5 дахь ханга ажиллуулах, ажлын байрны нөхцөлийг сайжруулах, цалин урамшууллыг дэмжих чиглэлээр хийж байгаа ажлын бас мэдээлэл авч ингээ эрэг сайхан мэдээлэл авч Монголын Улирчны нэвлийн холбооны ерөнхийлөгч болон хамтын удирдлагын баг бүрэлдэхүүн бол бас туйлын одоо сэтгэл хангалуун байна. За мөн одоо Монголын Улирчны холбооны ерөнхийлөгч орон нутагт ажиллах хүрээндээ зохистой хөдөлмөрийн чиглэлээр одоо Дархан аймгийн залуучуудад Дархан аймгийн төрийн болон төрийн бус байгууллага хөдөлмөрийн эрхлэлт залуучуудын чиглэлээр явуулдаг олон байгууллагын төлөөллүүдэд залуучуудын зохистой хөдөлмөр гэдэг зүйлээр бас сургалтыг олон улсын хөдөлмөрийн байгууллагын төлөөлөгч маань ингээд явуулж энд бас залуучуудаараа мэдээлэл солилцож байна. За тэгээ олон одоо босоод одоо асуудлуудаар Дархан аймагт одоо үйл ажиллагаа хөтөлбөрийн дагуу ингээд явагдаж байна. За өнөөдөр Дархан аймагт энэ хөрөнгийн одоо зах зээлийн нээлттэй өдөртөг зохион байгуулагдаж байна. Тэгээд санхүүгийн зохицуулах хороо, хөрөнгийн бирж, за үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв гэдэг энэ хөрөнгийн зах зээл дээр бас үйл ажиллагаа явуулдаг энэ байгууллагууд маань одоо хамтарч Дархан аймагт энэ нээлттэй өдрлийг зохион байгуулж байгаа нь бол одоо төлөвийн талархууштай байна. Учир юу вэ гэхээр сүүлийн жилүүдэд энэ санхүүгийн зах зээл энэ үнэт цаас хөрөнгийн одоо зах зээлийн одоо төлөлт бол нэлээд ажиглагдаж байгаа. Банкуд маань одоо нээлттэй одоо хувьцаагаа гаргаад системийн хэмжээнд банкуд маань гаргаад эхэлсэн. За тэр нөгөө өмч өвчлөлийн үед одоо цэнхэр ягаан гэдэг энэ тасалбаруудын тухай яригддаг байсан. Энэ тасалбаруудын бас одоо хаана ямар эзэмшилтэй байна гэдгийг тодруулах энэ боломжууд энд бүрдэж байна. За мөн орон нутгийн компаниуд маань өөрсдөө энэ хувьцаа бонд гаргах энэ нөхцлүүдийг одоо нээлттэй сулчлах ийм боломжуудыг бол энд ярьж болж байна. Тэгэхээр за орон нутагт бол бас хамгийн анх энэ Дархан Минж гэдэг дархны компани маань бас энэ хувьцаа гаргаж бас энэ барилгын салбарт бол анхны одоо бас хөрөнгө оруулалтуудыг хийж исэн юм төвхтэй. Тэгэхээр одоо бидэнд бол бас энэ олон боломжууд байгаа учраас аж ахуйн нэгж иргэд энэ санхүүгийнхаа боловсролыг дээшлүүлэх, мэдээллийг нэг одоо цэгээс авах ийм боломжийг бүрдүүлж байгаа нь бол төлөвийн талархууштай ийм үйл ажиллагаа болж байна гэж харна. Санхүүгийн зохицуулах хороо, хөрөнгийн бирж, төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв, үнцаасны компаниудын төлөөлөл хамтраад Дархан аймгийнхаа залуучуудын театрт өнөөдөр нээлттэй хаалганы өдрөлгийг зохион байгуулж байна. За санхүүгийн зохицуулах хорооноос иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр за кибер орчинд үйлдэгдээд байгаа захим залин луурт өртөхгүй байх чиглэлээр, урьдчилан сэргийлэх чиглэлээр за ингээд иргэд альва гүйлгээ ойр тойрныхоо хайртай дотны хүмүүстээр хашир байх одоо өөрийнхөө мэддэг мэдээллийг бусдад түгээх за ингээд санхүүгийн зах зээл буюу банкнаас бусад санхүүгийн салбарын бүтээгдэхүүн үйлчилгээг нэг бүр таних за ингээд яг баталгаатай их сурвалжийг олж мэдэх чиглэлээр санхүүгийн боловсролоо дээшлүүлээрэ гэдэг үйл ажиллагааг хэрэгжүүлээд одоо цаашаа хойд бүсийнхаа 5 аймгийг зориод ажиллаж байна. За Монголын хөрөнгийн биржийн санхүүгийн зохицуулах хороо үнцаасны төлөрсөн хадгаламжийн төв
За Дархан уулын аймагт үйл ажиллагаа явуулж байгаа үндэс цаасны компаниуд уян брокеруудтайгаа хамтраад хөрөнгөний зах зээл бол 1072 хувьцаа нэртэй өдөрлөгийг зохион байгуулад явж байна. За энэ өдөрлөгийн үеэр бол Монголын хөрөнгөний биржээс хөрөнгөний зах зээлийн үндсэн ойлголт, хөрөнгө оруулалтын төрлүүдийн талаар мэдээлэл өгнө. За үндэс цаасны компаниудаас бол хэрхэн одоо үндэс цаасны арилжаанд орох вэ? Хэрхэн хөрөнгө оруулагч болох вэ? Гэдэг талаар одоо сургалт зөвлөгөө өгөх бол санхүүгийн зохицол хорооноос бол иргэдийн санхүүгийн боловсрол, санхүүгийн мэдлийг нэмэгдүүлэх чиглэсэн сургалт зөвлөгөө мэдээллийг өгөхөөр ажиллаж байна. За энэ өдөрлөгийн хүрээнд бол үндэс цаасны төлөрсөн хадгаламжийн төвөөс 91 оны өмч хөвчлөлтөөр иргэдэд тараасан хөрөнгө оруулалт эрхийн бичгээр худалдаа авсан хувьцаануудынхаа мэдээллийг авах. За цаашлаад бол Эрдэнэс тавталгай компани 1002 хувьцааны бүртгэл, ноогдол ашигтай холбоотой мэдээллүүдийг нэг цэгээр иргэдэд одоо шуурхай мэдээлэл зөвлөгөө ийм үйл ажиллагаа энэ өдөрлөгийн үеэр явагдах болно. Та бүхэн залуучууд театрын танхимд энэ өдөрлөгт хүрэлцэн ирж оролцоорой. Хойд бүсийн Сэлэнг, Дархан, Эрдэнэт, Хөвсгөл, Булган аймагуудаар Монголын хөрөнгөний бирж санхүүгийн зохицуулахаараа үндэс цаасны брокерийн компани бол үндэс цаасны компаниуд одоо 5 аймагт өдөрлөг сургалт игээд иргэдэд олон нийтэд мэдээлэл өгөөд явж байна. За иргэд бол энэ үйл ажиллагаанд нэлээд идэвхтэй хамрагдж байна. Бас хөрөнгө оруулалтын эрхийн бичиг буюу цэнхэр ягаан тасалбараар 30 жилийн өмнөх хөрөнгүүдээ олох тохиолдол бас нэлээд байна. Дээр нь одоо Эрдэнэс тавталгай компани ноогдол ашигтай холбоотой бас мэдээлэл зөвлөгөөг нэлээд авч байна. За цаашдаа бид нөр өнөөдөр Дархан аймагт явж байна. Маргааш, Эрдэнэт, нөгөөдөр Булган, тэрний цаад өдөр Хөвсгөл аймагуд явна. За Дархан аймгийн хувьд бол нэг онцлогтой 3 үндэс цаасны компани буюу Дархан брокерийн компани, BDSEC, дээр нь манай Гүцэк үндэс цаасны компани үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр иргэд маань бас энэ 3 брокерийн компанид аль болох идэвхтэй хандаад өөрийнхөө өмч хөрөнгөд хайхрамжтай хандаад үндэс цаасны дансаа шүүлэгдэг, ноогдлаас асуудлаа шийдүүлдэг энэ мэд зөвлөгөөг бол байнга тогтмол авах одоо боломжтой байгаа. Худалдааны төвөөс жил болгон зохион байгуулагддаг эвэр нэгдэл, эрүүл мэнд, элдэг харилцаа нэртэй манай намрын спорткад арга хэмжээ зохион байгуулагдаж байна. Энэ жил болохоор Аму Cup 25 гэсэн нэртэйгээр зохион байгуулагдаж байгаа. Нийт 100-аар түрээслэгч манай өөрийн компани 40 гаруй ажилчид тэгээд түрээслэгчдийн гэр бүл худалдааны зөвлөгөөд гээд нийлээд 150 гаруй хүний бүрэлдэхүүнтэй айгу өргөн цар хүрээтэй болж байгаа. Тэгээд ширээн тенс, дартс, гар бөмбөг, сагсан бөмбөг гэдэг ингээд 4 төрлөөр 60-аад баг тамирчдад үйлчлэж байгаа. Алтан хөлт медалийн төлөө. Тэгээд мит оролцож байгаа ажилчин албан хаагчид, тамирчид, тэдгээрийн гэр бүлүүдтэй эрүүлийн харж байгаа сайхан бүхнийг хүсэн өрөөё. За энэ спортын арга хэмжээнд 3 дахь жилд зохион байгуулж байгаа. Энэ жил бол Аму Cup 2025 нэртэйгээр 5 төрөл тэмцээн зохион байгуулагдаж байна. Багууд илүү хүчрэг болсон байна. Тийм маш өрсөлдөөнтэй тэмцээн болж байна. Миний хувьд ч гэсэн бас би нөхртөөгөө ээжтэйгээ гурлаа орж байгаа. Тэгээд ер нь бол жил болгонд аль болох өргөжөөл манай 4-5 төр тусмаа гэр бүлээ аягүй оролцуулдаг. Өнөөдөр тэмцээнд орж нийт баг тамирчинтай бүгд амжилт хүсье. Спортын өндөр амжилт хүсье. Сайн байцгаана уу. Манай Дархан аймгийн Аму мол маань 3 дахь жилдээ эв нэгдэл элдэг харилцаа урайндаар зохион байгуулагдж байгаа тэмцээн маань маш гоё амжилттай явагдаж байна. За энэ болохоор түрээслэгч болон түрээслэгчийн гэр бүл худалдааны зөвлөх бидний дундах нэг маш гоё нэг юм спорт өдөрлөг болж өнгөрдөг жил болгон. За энд бол бүгд маш их идэвхтэй оролцдог. Заавал ялахтай биш байдаг. Зөвхөн яг энэ дээр бол багийн оролцоо, давхрын оролцоо гэдэг маш чухал байдаг. За тэрийг бид нэр ингээ бас бүгдээрээ яг төлөөлөө явж байгаа. За манайх болохоор Аму молын 3 давхар агшуу баг байна. За бүгдэд нь амжилт хүсье. Илүү өргөн дэлгэр болж байгаад нь бас сэтгэл хангалуун тэгээд одоо захиргаандаа ч гэсэн баярлаа гэж хэлмээр байна. Аму молынхаа захиргаанд бас баг тамирчтай амжилт хүсье. Баярлаа.
бүсийн хэмжээнд хүсэл хүртэл одоо бүсийн хэмжээнд ажилладаг учраас яг одоо нөөцийг орж ирсэн хэмжээгээр нь л өгнөхөс яг нөөц бүрдсэн зүйл байхгүй байна гэдэг зүйлийг бас мэдэгдэж байна. За мөн одоо манай шунхлаа бол одоо тодорхой хэмжээнд нөөц байгаа. Тэрүүнийг бол иргэдтэй болж игэл одоо машиныг ирсэн машиныг банкын дүүрэх авах хэмжээгээр нь өгч байгаа гэдэг ийм мэдээлэл өгч байна. Тэгэхээр энэ 7 хоногтой бол ийм хомсдолтой нөхцөл байдалтай байна. Аж үйлдвэр эзэс баялагын яамнаас мэдээлж хэлтсийн дарагтай холбогдсон энэ хүрээндээ бол аж үйлдвэр эзлэгээ яамнаас бол бид нар Ангарскийн одоо энэ үйлдвэрийн засвартай холбоотойгоор жаахан татаа авалт хийсэн. Гэрээний хүрээнд бол бид нар ямар нэгэн байдлаар одоо Орос улбаноос өгөхгүй ч гэдэг юм уу тийм зүйл байхгүй. Энэ засвартай холбоотойгоор жаахан ийм одоо багассан нөхцөл байдал байгаа. Энийг одоо улс орон даяар татан авах Улаанбаатар хот болон бусдын аймагуд руу түгээх ийм ажлууд зохион байгуулж байгаа учраас жаахан зохион байгуулалтын ажлууд хийгдэж байна гэсэн ийм мэдээлэл бол өгж байгаа. Тэг бол хэлье. Тэгээд тодорхой хэмжээнд лимит тогтоож өгöd байгаа. Бас нэг цагийн хязгаартай байгаад байгаа мó зарим цагуудад ерөөсөө өгөхгүй байгаад байгаа шүү дээ, тий. Тэгэхээр энэ бол яг даваа гараг хэсгэлээд хэвэн болно гэж бол албан ёсоор нэгдсэн гэсэн үг. Ер нь энэ хомсдол юунаас таад үүссэн үнэ нэмэх гэж гэдэг юм уу? Ер нь бол үн бол нэмнэ гэсэн ойлголт байхгүй. Бид нар бол энэ талаар бол өөрөөр бас сая тодрууллаа. Үн нэмэх болон одоо яг хомсдол үүсэх ийм нөхцөл байдал үүснэ. Аймгийн засаг даргаас бол газар дээр нь очиж үзээд яг одоо энэ зохион бол хомсдол үүсэж байгаа мó үгүй юу гэдгийг одоо судлаа гэдэг юм. Бас мөн засгийн газраас хяналт хийгээд сая 4-7 хоногт бас хяналт шалгалтууд хийгдсэн юм байна. Яг одоо зохион бол хомсдол үүсэж байгаа мó үгүй юу гэдэг асуудлууд. Тэр үн нэмэх асуудал гэдэг зүйл байхгүй. Угаасаа орж иж байгаа нөөцөө бид нар түгээж тараах энэ нөгөө төвийн бүс болон өвсгөл одоо энэ одоо бүстэй тараахлаар зэрэг энэ яг ийм байдалтай байна. Засварын газар одоо хойноо гол авдаг нөгөө газар маань засвартай болсон агуулга мөрөлтийн засварууд байгаа учраас энэ дээр бас жаахан баг зэргийн одоо буурч ирсэн. Энээс болоод бас төгөөлтийн асуудлууд байгаа. За иргэд маань бол одоо өмнө нь бол бас нэг шар гэрлээс чад баг багаар хийдэг байсан бол хомсдол үүсгэх нэг дүүргэж авах гээд ингээд бас нэлээ тийм их хэмжээгээр аваад ингээд бас асуудал үүсээд байна. Тийм учраас Петровс дээр хэдэл одоо 30 мянган төгрөгөөр одоо өгж ийн хязгаарлаж өгж ийна гэсэн ийм байдлаар мэдээллийг өгж ийна. Тэгээд маргааш өдөр бол бид нар бас Шатуун төвийн станцын одоо энэ газрууд дээр нь бас явж үзье гэсэн байдлаар ярилцаж тохироод ингээд байж байна. Сод Монголын одоо төлөөлөлтөд уулзсангүй маргааш Сод Монголын одоо агуулга болон одоо тэр офс дээр нь очиж уулзъя гэсэн байдлаар ярилцаж тохироод ингээд байж байна. Гэхдээ ер нь бол аж үйлдвэр эзэс баялагын яамны тэр хилцээний дарга болон хүмүүстэй бид нар тодорхой мэдээлэл авч харилцлаа. Тэгээд энэ хүрээнд бол эх 7 хоногоос бол сайжирчнаа. Гэрээний хүрээнд бол улсын албаны улстай байгуулсан гэрээний хүрээнд бол ямар нэгэн тийм хомсдол болон хязгаарлал нь одоо зогсооно гэсэн зүйл байхгүй. Засвар болон бусад үйл ажиллагаатай холбоотой жаахан багассан орж ирсэн юм зүйл бий. Гэхдээ тодорхой хэдэн хувь эдэн өв гэж хэлэхэд бол одоо тоомтой хэлээгүй. Ер нь бол нэг 30% одоо багасж ингэж татаа авалтаар багассан байна гэдэг ийм мэдээллийг бол манай Шатуун төвийнх одоо байгууллагууд хэлж байна. Тэгэхээр энүүнийгээ бас тараагаад ирэхлээр баг зэргийн хомсдол үүсэх ийм нөхцөл байдал үүсэж байна. За бензин шатхууны үн бол нэмнэ барина гэсэн тийм арга хэмжээ байхгүй. Энэ бол мэдээж одоо засгийн газрын төвшөнд яригддаг болохоор энийг сайн мэдэхгүй байна. Тэгэхээр бид нь бол нэмэх тийм ойлголт байхгүй шүү. Тэгэл манай энэ салбарын захирлууд хэлж байна. Энэ төвийн бүсийг хариуцсан манай энэ газрын тусны газрын төлөөлөл байдаг. Энэ Улаанбаатар хотод ажиллаж байгаа ирнэ. Тэгээд манай энэ мэргэжлийн хяналт болон манай энэ зарчгийн албанаас хамтраад зарим одоо газрууд дээр нь очиж үзье гэдэг ийм одоо үүрэг даалгаврыг аймгийн дарга өгсөн. Бас аймгийн аюулгын нөөц өнгөрсөн хугацаанд манай үйлчлэлтийн бэлтгэл ажлыг хангах комисс бас ажиллаад энэ нөгөө хадлан тариа болон одоо ногоо хураах энэ ажлууд дээр одоо шатхууны хомсдол гарахгүй байх. Одоо үйлчлэлтийн бэлтгэл ажилтай холбоотой ажлуудыг бас манай Шатхуун төвийн станцуудтай хийж уулзаж байсан. Ямар ч байсан бид нар үйлчлэлтийн бэлтгэл ажлын хүрээнд одоо тариа будаа ногоогоо бол 98% татаж боллоо, хадлан дэжээлээ авчлаа. Одоо энэ үйлчлэлт хавржилтын бэлтгэл ажилтаагаар аймгийн нөөцийг хэрхэн бүрдүүлэх үү, хэд хоногийн нөөц хадгалах уу гэдэг чиглэлээр бас маргаашнаас хамтарч уулзаж нөөцийн тоон сав тэгээд босод одоо хинжээ дамжгаа тохирж авъя гэсэн ийм зүйлүүдийг ярилцж тохирлоо. За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. За Sky Home төрөлцөн маргааны бөөний дэлгүүр маань та бүхний сайн мэддэг 3000 8000 гэдгээр нь сайн мэддэг энэ дэлгүүр маань Магноли отхны B1 давхарлуу нүүгээд ирсэн байгаа. За хүүхдийн стресс тайлагч машин, онгоц, эвлүүлдэг тоглоом, лего тоглоом гэд ерөнхийдөө иймэрхүү олон төрлийн тоглоомнууд байгаа.
За энэ дээр болохоор охид бүсгүүчүүдийн маань дуртай эмэг бөөгж хүзүүний зүйлд хавчаар бугуувч гэд ерөн бүгд байгаа. За охтуудын ийм хөөрхөн даруулга обро шиг охид залуучуудын маань энэ утасны зүйлтүүд. За энэ тасаг маань болохоор бичиг хэргийн тасаг байгаа. За бичиг хэргийн тасаг дунд ахлах ангийн хүүхдийн энэ стринг болон нэгдүгээр ангийн хүүхдүүдийн хурдан атдаг ийм үзэг, цавуу, тодруулагч гэд ер нь бол хичээлд хэрэгтэй бүхий л төрлийн хэрэгсэл байна. За манай энэ тасаг маань болохоор өдөр тутмын гэр ахуйн өргөн хэрэглээний бараанууд байгаа. За хөөрхөн ийм дэрний уутнууд манаас бүгд ирсэн байгаа. За энэ маань болохоор ингээ өнгө, хэлбэр, зураг олон төрлөөр ирсэн байгаа. За та хэд маань ирээд үзээрэй. За одоо ингээд ургацноогоо дарахад хэрэгтэй бас ийм 500 г-ийн багтаамжтай ийм шилэн савнууд маань. За энэгээр ингээд айл гэрт хэрэгтэй стакан, саруултай аяг, вино, вискиний хундаг гэх мэтчлэн ирсэн байгаа. За энэ аяг тавг угаадаг, жимс угаадаг энэ угаагч шингэн. За 500 г-тай угаалгын нунтгууд маань болохоор бүгд 3000. За 2 кг-тай угаалгын нунтаг 30 ширхэгтэй гэлэн бок. За 5 кг-тай угаалгын хуурай нунтаг маань бас худалдаалагдаж байна. За ийм шилэн чихрийн тавг, салаадны тавг. За дөрөвтэй ийм амтлагчны сав болон ийм аарл чихэрний сав маань ирсэн байгаа. За ийм литр 500-тай шилэн данх маань бас ирсэн байгаа шүү. За энэ хүүхдийн саруултай аягнууд. За салфетигний сав маань болохоор ягаан цагаан хар гэд өнгөний сонголттой ирсэн байгаа. За энэ 2, 3, 5, 8, 10 литрийн цорогтой цороггүй давхар тахтай шилэн савнууд ирсэн байгаа. Үзэгч та бүхэндээ орон нутгийн чанартай болон зарим бизнес мэдээллүүдэд танилцууллаа. Харин одоо хөтөлбөрийн энсэх цаг агаарын мэдээлэл хүлээн авна. ТБС-лээс эрхлэн бэлтгэдэг мэдээллийн үйлдвэрийн Мягмар гарагийн дугаар энэ дөрөв өндөрлөж байна. Хөтөлбөрийг анхааран сонгуульсан үзэгчдтэй баярлалаа. Маргааш энэ цагта эрг уулзцаая. Баяртай үзэгчдээ.